Хай өнөөдөр нөгөө нэг манай төгссөн сургуулийн сагсны авраг болж байгаа. Төгсөгч нарын сагсны тэмцээний авраг болж байгаа гэд тэгээ би сургууль дээр очиж жоохон байж аваад маргааш манад хоёр найз маань ирнэ гэсэн. Бид манад жоохон суужаа тэгээд явж жүжиг үзнэ. Ромео Жюлет үзэхэр болсон байхгүй. Тэгээд хумсаа бодуулаад ингээ бодуулж ирсэн. Бүх яа цомцсон. Яа. Өнөөдөр хагас өдрийн өглөө тэгээд хэдэн юм бэ? 5 сарын 17 баггүй юу? Би өсөндөө энэ нөгөө нэг дээр өсөж байгаа ороход надад нэг алтан үст гэдэг өсөд. Тэгтээ фэйсбүүкээр хавиулыг алтан үст гэдэг байт юм бэлээ. Ингээд 8 төрлийн ургамлаар ингээд цэвэр ургамлыг ингээ хандлаад ийм юм гаргасан. Тэгээд уналт багасган тэгээд амар өтгөн их ургуулна л гэдэм байлээ. Тэгээд би болохоор ийм нөгөө жижиг ийм шүрсдэг саунд хийгээд ингээд хуух руугаа үс рүүгээ ингээд цацж агаад яа за үсч одоо яах вэ заяа. Одоо би усан дөрхөө би болохоор дандаа угаахынхаа өмнө л ингээд цацчих тийм үү. Тэгээ нэг 10-20 минут яж байгаа тэгээд усан дөрчтэй юм. За сонь сайхан гэвэл нэгдүгээрт би амралтаа авсан, ээлжээ амралтаа авсан. Уг нь бол би наадмын дэлгэр цагт авъя гэж бодсон боловч үнэхээр би сэтгэлийн хувьд ингээд жоохон цуцаад тэгээд бас ингээд энэ бичлэгээр бас ингээд олон хүмүүс дээрж болохгүй хувийн асуудал гэж байна. Ар гэрийн асуудал гэж бас байна. Эрүүл мэндийн асуудал гэж байна. Тэгээ миний одоо ингээд өнгөрсөн хугацаанд зохицуулаад болгоод хичээгээд байсан бүх юм ингээд тулаад за энэс цаашаа би явах юм бол ер нь эрүүл мэндийн хувьд ч тэр бүх юмныхаа хувьд ер нь амар юм бүр үнэхэр хэцүү байдалд орох гэдэг юм байна гэж бодоо. Тэгээ ер нь бол өөртөө амралтаа өгье гэж бодоод бас ажилласаа асуугаад тэгээд амархаар болсон. За тэгээд хамгийн их нөлөөс нь болохоор ерөөс эрүүл мэнд миний чих маш ойрхон удаа ингээ 3 удаа сэтэрсэн байхгүй юу. Миний чих ингээ ядрахаар ингээ цоорчдөг байхгүй юу. Бүр ингээ нөгөө одоо эмжижид очиод үзлэг хийхэр ингээ харуулдаг штеп. Тэгээд ер нь бол уусаа хингэрэг нь ингээ цоорхой. Тэгээд одоо ингээ хүний чих ядаж ингээд энэ арьсан ингээд битүү баймаар байгаа байхгүй. Тэгсэн чинь минийх ядрахаар тэр ингээд зүгээр бүр ингээд хатгацсан юм шиг цоорчдөг байхгүй юу. Тэгээд тэр цоорхоогоор ч юм уу мэдгүй ямар ч байсан ингээд бүр амар шингэн гойжод идэг. Тогсоо зайг бүглрүүл тагларал. Тэгээд ингээд шууд тийш ингээд хатгаад энэлийн чихмхээр чихвч ерөөс огт сонсгой болоод амар удаж байгаа. Угсаа энэлийн чихэнд ерөөс ачаал хөвөлцөн гэх. Яаж нам болох уу гэхээр намайг угсаа тархлаагаа дэмж тэгээд яа манайх бүр амар аа шүү заяа. Би одоо гэрээ цэвэрлэнээс дөнгөж өглөөс ирчихэ. Тэгээд намайг болохоор ерөөсөө дархлаагаа дэмж битгий ядар тэгээд ингээд урт хугацааны одоо юм яг дархлаа сууж өгөх хэрэгтэй байна. Би энд чинь ингээд тэгвэл одоо ингээд миний өвсөөс ингээд амар шалтгаангүйгээр маш их унаад байгаа. Тэгээд энэ дээр болохоор би дотроос эрдсэн шинжилгээ өгсөн чинь гайгүй гэсэн гадна талаас харсан чинь болцсон зүгээр гэсэн гээ хэлсэн штэ. Уг нь бол ингээд унаад ахааргүй айгуу тийм хатуу болцоотой юм байна гэсэн баггүй намайг чанга гэлүү. Ер нь би зүгээр бүх юмныхаа учрыг нь олсон чинь би ер нь амар юм архын ядаргаанд орсон байж магадгүй мэн гэж өөрийгөө бодсон баггүй. Би одоо Монголд ирээд яг жил болох чинь. Тэг би Монголд ирээд тасралтгүй яг 14 20 хоног ингээд дандаа хөдөөгөр яваад ингээд тэрнээс энэ рүү яваад энэс ч энэ рүү яваад энэс ч энэ рүү яваад ирээ шууд маргааш нь хөвсгөл яваад хөвсгөлөөсөө ирээ 6 хоног би гайд хийсэн байхгүй. Гайдаа дуусах ч юм уу та шууд плей тайм явсан баха. Тэгээд тэр хооронд нөгөө урдаас урагшаа явсан би бас. Тэгээд урдаас нөгөө нэг ганц нэг юм захиалсан байсан тэр юмнуудаа ирээд гэрээ төгчүүлээд энэ ачаанууд араасаа ирээл бүгдийг ингээл хийгээл ер нь бол маш ачаалтай байж шууд ажил орсон. Ажилласаар гал одоо өнөөдрийг хүрч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол би ерөөсөө огт амраагүй. Солонгост байхдаа би бас 2 жил ямар ч амралтгүйгээр ер нь бол ажилласан. Жилд нэг удаа амралтаа авдагсан тэр амралтаараа дандаа ингээд аялаж таарад байсан. Тэгэхээр угаасаа бараг ингээд аялал чинь бараг ажиллаас илүү ер нь ядраадаг шүү дээ. Биеийн хувьд бол
Тэгээ ингээ бодсон чи ер нь би ингээ урт хугацаанд ерөөсөө юу ч бодохгүй, юу ч хийхгүйгээр ингээд амарч ерөөсөө чадаагүй юм байна гэд өөрөө ер нь маш сайн ойлгоод тэрийгээ за ер нь амрын өөртөө амралт өгье гэж бодоод амарч байгаа. За тэгээ би энэ амралтын хугацаагаар ингээд өөртөө хийх лист гаргасан. Тэгвэл нь шүү дээ ингээд ажил маань хагасаа буцаанд амардаг ч гэсэн би өөрөө жоохон юм ер нь актив хүн болохоор ажлаас өөр юм ингээд хийх ер нь хийн хүмүүс ингээд ажлаас өөр юм хийдэггүй шалтгаан зарим нь гэр бүлтэй ах. Тэгээд одоо нөгөө гэр бүлтэй цаг зав гаргаад одоо ингээд ажлаас өөр юм хийхгүй байхдаа нэг стресстэй баг. Би болохоор одоо надаа ингээ харж хүүхд мөхтэй харна нөхөр мөхөртөө гэсэн юм байхгүй болохоор цаг зав байвал ингээд ер нь бол жоохон олон нийтийн юмд явах, гадуур явах, шинэ юм үзэж харах тэр л одоо ингээд намайг яг цэнэглээд миний тархийг илүү ингээд ажилуулдаг юм баггүй юу гэнэ бол тэр дуртай юмаа хийх нь одоо сүйдээ надад бараг дарамт толоод ингээд бүр ингээ хүсэл маань хиймээр байгаа. Тэгсэр нь би маань гэртээ баймаар байгаа заахсан үтсэн. Тэг гэртээ байчаар оройн бүр ингээл ямар өдөр чин дэмий ингээ хөвтчихвэ толгоо өвдөд ингээ бүр сүултээ ингээ амарч чадахгүй юм заяо. Хөвтгэр ингээ нуруу өвдөө толгоо өвдөөд агаар гүдээд бүр нэг ингээ амар сонин заяо. Тэгвэл ингээ гараа явгууд бүр ингээ бүр мөлхөөд ингээ ядарч өгөх гээд. Тэгээ дээрээс нь ингээд хаврын хавсар ингээд тулж орж ирээд заяа. Тэгээ бүр байж. За тэгээд за ер нь бол амрья, ер нь амархал хэрэгтэй юм байна гэд. Өчигдөр би одоо өнгөрсөн жилийн 12 сараас хойш манай гэр бүлийнхний хувьд одоо нэг асуудал байсан. Тэр асуудлынхаа эцсийг үзээд яг эцсийн ч бол үзээгүй л дээ. Гэхдээ тэрэнд нөлөөлөх маш том зүйл болоод ээж бид гурав бүр ингээд амар ер нь амар ингээд үнэхээр том юмны ард гараад амар тайвшраад ингээд би бол ер нь ингээд амар би тэгж ингэж ингээд хамгийн маа ярьдаг ч гэсэн хүн болгоны ард ер нь амьдрал байгаа шүү дээ. Тэг хэцүү зүйл байгаа, маш олон төрлийн асуудал байгаа. Тэгтээ тэр болгоныгаа угаасаа ярьдгүй л ярихгүй шүү дээ. Угаасаа яг яасан ч гэж ярих юм. Тийм болохоор 100% ер нь ямар ч ер нь хүнийг ингээд сошиалаар таньдаг бай 100% яг тэрүүгээр нь ерөөсө дүгнэж ерөөсө болохгүй юм байлээ. Өнөөдрөөс бол бүр маш хад жаргалтай, маш гоё байна. Яадаг гэхлээр одоо ээлжийн амралт маань албан ёсоор эхэлж байна. Гэхдээ би өнөөдөр ажил руу явж байгаа. Нэг ном хийж байгаа байхгүй юу? Багш нартайгаа. Тэг шууд одоо би явлаа ном өөртөө эцэг гэж уус хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө очиж би тэр үлдсэн юмд нь туслаад манай багш нар ч гэсэн нилээ хийцэн үлдээгээ авсан байсан ч өчигдөр бөөнөрөө нилээ хийцэн байсан. Тэр өнөөдөр очиад би бас өөрөө чадах хэмжээгээр жоохон хийж агаад ирнэ. Тэгээ дээрэс нь өнөөдөр номын баяр явна. Гадаа жоохон хүүтэн байгаа ч гэсэн би ер нь явна. Дулаахан хуцлаад гүрч өмсч явж байгаа. Номын баяр орё гэж бодож байгаа. За тэгээ дээрэс нь миний нөгөө нэг саяхан чих өвдөөд буцаад ингээд яагаад гэсэн чинь би нэг өнгөрсөн жил Солонгост байхдаа нэг амар тэгсэн байхгүй юу. Хамрын угаасаа энэ таслагч нь мөрөө би ерөөсөө өөрөөрөө амьсгалахгүй. Ер нь чих хамар хоолойч амар асуудалтай заяа. Тэгээд ингээд чих хамар хоолой бол яг ингээд юм бол одоо жоо хүндрэл ирэхээр байнгын тархи руу орчдөг ингээд байнгын толгоо өвдөөстэй ингээд хүүрс нэг ингээд унтаас ирсэн чи амарсан болж болохгүй за амар ядаргаатай тэгжсэн. Гэхдээ ер нь бол хамар бол байнгын асуудал байдаг ч гэсэн яг энэ одоо бүр ингээд амар экстра одоо шинж тэмдэг болохоор өмнө ганцхан удаа тэгсэн нь яг энэ хамрын энэ хавцаа бүр ингээд би битүү болоод цацлагаараа ч ерөөсөө онгоохгүй бүр ингээд ерөөсөө амьсгал бүр яг богдоо тэгээ ингээд зөвхөн амар амьсгална. Тэгэж яг тэрүүгээр таг бүглэрснөө ингээд зогсоо зайг ингээд шингэн гоожод идэв. Чихмар хоол юм лхэр Солонгост ахт ч явдаг байсан, энд ахт ч явдаг байсан. Тэг намайг болохоор ерөөсөө зүгээр л хаалганы заалттай гэж аль нь хэлэхгүй. За хамар бол угаасаа хаалганы заалттай. Чихийг маань ерөөсөө тэхгүй. Тэгээд ерөөсөө ганц хэлдэг юм нь битгий ядар дархлаагаа дэмж гэдэг. Тэгээд дархлаа чинь бол байнгын дэмжигдээд явж явах чадахгүй аахгүй ерөөсөө нэг жоох ачаал аваад шүн мөн оройтой тунч шууд маргааш нь чих ингээл энүүгээрээ бүр ингээ хэлхэгнээд идэж бүр ингээ дотроо дуурайд ингээ бүр мэдгүй яг яагаад гэдэг мэдгүй. Өнгөтэй би өнөө өглөө босоод байна шүү дээ. Уг нь бол эрт босон гэдэг жоо хуцаа хуучаад. Тэгээ одоо би ажил руу явахаас өмнө зүгээр цайгаа уучаал гарна. Тэгсэн чинь ингээд өглөө босоод хөрөгчөндөө юу байгааг бүгдийг нэг бүрчлээ хараад
энийг ч идэх үү, тэрийг ч идэх үү гэл амар удаан бодоод заяа. Тэгснээр бүр би ингээд хамар хоолоогоо ингээд давстаа усаар зайлаад тэгээ өвсөндөө энэ минийг ингээд цацаад заяа өглөөд ингээд юмыг тайван юу дуртайгаа хийх чинь ямар гоё юм бэ. Би ер нь ингээд нэг жоохон ороо босгоол байдаг. За ер нь бүх үед ингээд ажилтаа үед. Тэгэхээр нэг жоохон ч гэсэн өөрийгөө гоё амраах гээд амралтаа авчихсан байгаа. Тэгээд тэгтээ бас яаж зүгээр өдөрч идэж уугаад унтаад амраад авах энэ хугацаанд ер нь бол маш гоё хаврыг одоо үнтэд авахын тулд эрүүл хооллоод гоё тасгал хөдөлгөөнтэй байгаа жоохон чирэг бай гэж ер нь өөртөө зорилго тавьсан. Гэхдээ бас ингээд зав нь олдохгүй ирнэ хийж чадахгүй байгаа дэс юмнуудаа ээлж ирнэ гоё өөрийгөө дарамт толохгүйгээр гоё хийн. Бас амралтаа авсан юм чи олон бичлэг оруулъя гэж бас бодсон. Бас ажилдаа орчвол хэсэг завгүй болчих магадгүй гэж бодоод ингээ ханиад биш заяа. Одоо би ингээ огт ханиадгүй байгаа за. Тэгсэр нэмэний ингээ хамар хоол бүх юм ингээд ижил хаварч тавхацаад ам мэдгүй ер нь би юу ч мэдгүй байна. 50 гоё өглөөг эхлүүлсэн. Тэгэл бүр нөгөө одоо ашигтай бактери хүртэл уухта би ингээл зүгээр ингээд атгаал гараа явчихдаг байхгүй. За яг нь завн тааруулъя гэж заримдаа ингээд цөмөндөө тэрчгтэй хийгээ мартц уугаагүй ч үгээд. Одоо гоё өглөө ингээд тайван өөрөө задлж уугаад, усаа уугаад гэдэг нэг гоё. Өглөө бол надад ерөөсө усанд орох ус уухал цаг зав байдаг. Тэгэл хуцаа өмсөл ажилдаа явал. Одоо болохоор бүр ингээ бүх юмаа маш гоё хайдуу тайван юу гэснэ гоё хийн гэж бодож байна. Гэрээ хүртэл гоё дэлбэлээл дураараа тэгснэ гоё өдрөө болгон цэвэрлээл ер нь гоё бай гэж бодож байна. Жигсаал дээр очино. Тэгээд ер нь өнөөдрчөнгөө тэгж байж байгаа л оройн хонд гэртээ ирэх байх. За тэгээ юу ч гэсэн энэ бичлэгийг үргэлжлээд явна. Дараа бүр арай л цуцаа хоцолчихжээ. Өглөнгөө өшгөө өссөн нэг бүр. Өчтөр амар дараад байсан болохоор жоохон цуцаа хоцолцсон ч юм бүр. Манад нөгөө цэцэгний энэ сав байдаг байхгүй. Тэгээд хүн надад цэцэг хөрөнд би гэртээ идэг. Одоо тэр хэм бол миний нөгөө нэг блендерийн одоо нэг юм сав. Энэ болохоор мэдхгүй манад л байсан байхгүй юу. Тэгсэн чинь архины шил байгаа байхгүй юу. Гэтэ уусаа алкогольны нөгөө юу муутайгаа байсан архины шилээс. Тэгээд ихтэй сав нь амар хөөрхөн харагдаад би энэ цэцэг хийх амар царилэг харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд яасан чи манай найз хөөе чи одоо надад архины шилэнд цэцэг хийдэг болооч гээд надад бүр ийм гоё цэцэгний сав бэлгэлсэн. Бүр зорж хид удаа миний сториноос энийг харчаад яана гэж бодоод зорж авсан. Миний авахгүй байгаа юмыг л би тэгтээ боддог байхгүй. Дандаа хүн цэцэг өгөхөр гоё цэцгийн савтай болох юмсан гэж бодоод тэгсэн чинь энэ бүр амар царилэг сав бэл. Тэгээ ингээ амар том юм бэлээ. Би энэ хоёртой тааруулах гэж цэцэгнийхаа нөө суурийг нилээн ингээд жижигэн болоо хайчилчдаг байхгүй. Тэгсэн чи энэ бүр амар хөөрхөн том яг бүр гоё ингээд өндрөөр нь шууд ингээ хийчих болохоор юм бэлээ. Болж байгаа. За би одоо болохоор ямар ч байсан эхлээд цээж махаараа ер нь амтлаад хийж үзье гэж одоо тэгээд өндөг бэлтцэн, гурил бэлтцэн, энэ ч нөгөө талхны өрмөг бэлтцэн тосоо халааж юм. Тэгээд юм жижигхэн савнд тос ихтэй халаавал зүгээр идэг гэсэн. Тэгээд дараа нь болохоор энийг ер нь амталж харъя гэсэн бодолтой байна. Ямар ч байсан ингээд орой хоолоо эхлүүлээд хийх гэж байна. За ерөнхийдөө бол энд цээж махаар хийж байгаа байхгүй юу. Тэгээд амсаж үзээд л ер нь айдагтай анхудаа би ингээд энэ нөгөө талхны өрмөөр бүрж хийж үзэж байгаа байхгүй юу. Одоо болохоор би эхлээд нөгөө соустай дахиад тэгээд өөр нөгөө жоо шаржигнуур дахиад хий гэж шаржигнуур дахиад хийцэн л дээ. Гэхдээ бүчийг ингээд бас шаржигнуулж үзмээр санагдаад
Тэгээд ингээд нэг 5 ширхэг мөч чансан байгаа. Тэгээд 3-ыг нь соустай, 2-ыг нь эсвэл тавуулангийн ч гэсэн соустай гэж магадгүй. Яагаад гэвэл миний одоо өмнөх нь болохоор нэлээд ширжигнүр дахиад болцсон. Тэгээд 2 удаа ингээд шарах юм бол нэлээд сайн шаржигнж өгдөг гээд тэгээ би 2 удаа шарсан гэсэн чинь нэрнгээсээ л нэлээд сайн шаржигнаад байна. Тэгээ одоо энийгээ би болгосныхаа дараа энийг ер нь соустай дахиад болгоно гэж ер нь бодлоо. Тэг ингээд ийм заваарсан марс нүлтлээ. За ямар ч байсан идэж үзье. Би тэгтээ идсэн л дээ. Хит ингээд халбагдаад бишээ хит ширхгийг идсэн. Бүр амар гоё. Би баг одоо гаднаас дахиад авах юм уу цааш та. За энийг тавиад байж. Бүр амар гоё амттай заяа. Тэг би одоо эндээ ингээд дүрээд идэх чинь. Юу вэ? Би одоо баг чикенний газар ажиллаулмаар л болсон байна. Би өөрөө амтлагаа одоо туртай амаараа хийсэн болохоор нэлээд гоё амттай болцсон. Тэгээ энэ болохоор жоохон шаржигнуур чикен. Вау, гоё. Бүр дахиад амар дуртай. За дараагийн амталсан дахиад маань соустай дахиад маань ийм болсон. Түрүүн чанжсэн шүү дээ. Тэгээд шанаж дуусгачаад ахиа шараад тэгсний хадаараа соусаа бэлтэж байгаа. Соусын дотроо жоохон халааж хутгаж байгаа. Тэгээд дээрээс нь зүгээр гүнждийн үр цаццаахгүй юу? Ямар ч үнэрийн хувьд бол дажгүй л амсаж үзье. Oh my god. Oh my god. Ахт. Юу ч хиймээргүй баяртай.